товч танилцуулга, монгол хэлтэнд зориулсан англи хэл цуврал номны сонсох дасгал гэсэн нэртэй интерактив цахим 3 дугаар ном танд очиход бэлэн болсон ба англи хэлнийхээ сонсох дасгалыг биедан сайжруулахыг хүссэн бүх хүнд зориулав. Мөн дунд сургуулийн болон англи хэлний сургалт явуулж байгаа багш нар сургалтандаа ашиглах боломжтой. Энэ номд орсон яриа өдөр тутмын ярианд ордог үг хэлхийг ашигласан тул англи хэлний дунд зэргийн мэдлэгтэй хүн бүхэн ашиглах боломжтой. Энэ интерактив цахим ном доорх хэсгээс бүтнэ. Үүнд англи их утгачлсан орчуулга эхний 9 сэдв. Англи их утгачлсан орчуулга төгсгөлийн 10 сэдв. Өгчилсэн орчуулга буюу тойл 7500 үг. Англи хэлний дүрмийн лавлах. Цахим номд нийтдээ 19 төрлийн сэдэв бөгөөд монгол хэлний утгачлан найруулж орчуулсан орчуулгатай аль болох монгол хэлний өдөр тутмын ярианы хэлбэрт төхөөлөн орчуулахыг зорьсон тул зарим нэг үг хэлэг өгчилсэн орчуулгаас зөрнө. Энэхүү ном хид хідэн давуу талтай. Нэгдүгээрт англи хэлээр хийхэд өргөн олон нийтэд түгээмэл хэрэгэлдэг үг хэллэг хэрэгэлсэн ба энэ олон удаа давтдаг тул тогтооход хялбархан. Хоёрдугаарт англи хэлнээс монгол хэлний зөв, сайн орчуулга хийхийг хүссэн хүн бүхэнд тусалж чадах ном. Гуравдугаарт энэхүү 19 хичээлийн сонсох дасгал та бүгдийн ярианы англи хэлийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Англи хэлний яриа эдгээрхийг зохиогчийн хувийн амьдралд тохиолдсон сонин хачин зүйл амьдралын туршлагад тулгуурлан бичсэн тул манай уншигч олонд нэн сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ номын гол хоёр баатрын нэрийг бивэн Томас гэдэг ба тэд өөрийн амьдралын талаар сонирхолтой зүйл ярьдаг. Энэ ном бол давхарцсан тоогоор 67,000 үг, дан тоогоор 7500 үг хэрэглэсэн харилцан яриа юм. Уншигчид зориулж номд орсон 7500 орчим үгийн хадмал тойл оруулав. Цахим интерактив номын ажиллагааг сонирхож үзнэ үү? Schooling by Vivian. School in England usually starts at the age of 5, but some children go to nursery school before that. I went to one for 3 days when I was 3, but I got really bored there and told my mum that I didn't want to go. So, before I went to a real school, she taught me at home. Some people send their children to a creche. Schooling by Thomas. Hi, my name is Thomas. I'm from Leicestershire in England, a small village near Leicester called Glenfield to be exact. I was born there and lived there for most of my life. When I was very young, my mother always used to stay at home with me and teach me things and play with me. Personality by Vivian. I'm 5'8". I'm not quite sure what that is on the metric scale. I think it's 1.70 m, or something like that. Personality by Thomas. I have quite an outgoing personality, really. I make friends very easily. I can mix quite well with people that I've never met before, and with people from different... Personality by Vivian. I'm 5'8". I'm not quite sure. Health and Fitness by Vivian. To promote a healthy way of life, I suppose the cliche is, you are what you eat. I think it is. Many of these internal stresses or disharmonies can be greatly relieved by such activities as yoga or meditation. I believe